Менежерүүд энэ сургалтанд яагаад суух ёстой? Менежерүүд удирдах арга барилыг сорно. За тий. Менежер байсан бол хэрхэн удирдах вэ? Яг өмнө нь гүйцэтгэгч байсан бол одоо бол энэ аргыг сурчвал удирдахч болох юм тийм үү? Яг зөв. Сураагүй менежер энийг OKR-ыг сурцсан менежер хоёрын ялгаа юу? Ажлын гүйцэтгэл нь нэмэгдэнэ. Хэд орчим хувь? За энэ бол 80% таа 100% таач гүйцэтгэл нэмэгдэнэ. Тий. Бүр 80-100% чи асар өндөр биш. Асар өндөр штэ. Та байгууллага 10 дахин хурдтай өсөх гээд байна. Бүр 10 дахин. Тий, 10 дахин. Нэг л ажил явж өгдөг штэ тий. Ингээл за борлуулалтаа 100 тэрбум төгрөгнө. Ингээ зорилго тавьсан. Нөгөөх нь амар хизээч би хэлэхгүй тий. За ямар зарим захирлуудад бүр тэгдэг штэ. За 100 тэрбумаар зүтгэж ядад 50 дээр унаа штэ гэл. Тэгээ Монгол арга гэдэг шиг. Тий штэ. Тэгэхээр үнэхээр 100-руу төлөвлөл OKR аргыг хэрэглээд 100-аа бол ер нь хүрэх нь штэ. Яа хүрэн штэ. Яг хүрэх гэж байгаа үр дүн нь юу вэ гэдгийг өөрсдөө шинжилээ тэрийг зөв олж тодорхойлно гэсэн. Бид нар зөв олж тодорхойлохгүйгээр за таскуудаа тий за ийм ажлуудыг хийх юм байна гэж зүгээр таск гүйцэтгээд байдаг. Тэгтэл бид нар таскыг гүйцэтгэхгүй гүйцэтгэхийн ялдамт тий нөгөө хамгийн гол нь яг юун дээр хүрэх гээд байгаа вэ гэдэг энэ хүрэх цэгээл бид нар зөв тодорхойлох гэсэн үг тий. Энэ аргачлалыг ердөөсөө энэ сургалтанд сууснараа олоод авчихна гэсэн. Одоо гүйцэтгэх захирлууд болох гэж байгаа тий болцсон байгаа одоо ажилтнууд байдаг шүү дээ тий тэд нар яг ямар аргачлалыг ашиглаад яаж одоо байгууллагынхаа төлөвлөгөөнд хүрэх үү яаж зорилтонд хүрэх үү гэдэг энэ бүх аргачлалуудыг эзэмшээд гарна гэсэн үг л тий сайн ажилтныг удирдлага болгоод төвшүүлждэг. За тухайн ажилтан яг удирдах арга зүйтэй биш тий яг гүйцэтгэлийн одоо юм арга зүйтэй ийм ажилтнууд байна. За эднэрт бол ердөөс маш чухал хэрэгтэй. Байгууллагууд хэрвээ одоо дараагийнхаа залгамж халаагаа бэлтгэж байгаа бол энэ OKR аргачлалын сургалтанд суудсан байх нь хэрэгтэй. Компани захирлууд нөгөө хүүхдүүдтэй компани өгчдөг штэ. Тий. Мэдээж одоо өөрийнх нь төрсөн хүүхэд одом дамжинтай. Тэгэхээр тэр хүмүүст сургах хэрэгтэй юм уу? Эсвэл компани дотороо шилдэг менежер сургах хэрэгтэй юм уу? За мэдээж яриг одоо өв залгамжилж байгаа бол тухайн компанийг яаж удирдах уу гэдэг удирдахын арга хэрэгслийг бас энийг сурцсанараа маш давуу талтай тий. За тухайн компанид ажиллаж байгаа мундаг шилдэг менежерийг тий үнэхээр мундаг юм бол тэрний төвшингийг ахиулаад одоо удирдах энэ арга барилыг төлөвлөгөө зөв зохиох энэ арга барилыг сурах нь маш чухал. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж